Арга ихт аргачин ноёны үлгэр. Эртээ урдын цагт хамаг Монгол улсад ард олондоо арга ихт аргачин ноён хэмээн алдаршсан цэцэн мэргэн ноён хүмүүн байжээ. Арга ухаан ихтэй тул Амбхай хаан түүнийг сангийн сайдаар томилжээ. Түүний арга ухаан сурсан эрдэм нутаг олондоо ихэд алдартай тул ард олон түүнийг хүндлэн биширч хүүхдээ өгөн эрдэм ном сургахыг ихэд хүсэх боловч аргачин ноён энгийн нэгэн хүүхдэд эрдэм ном заадаггүй. Зөвхөн 7 хаврын шинжээн дээрээ бусдаас онцгой эдийн шуналтай хүүхдүүдийг өөрөө сонгон авч арилжааны ухаанд сургадаг юмсанжээ. Нэгэн өдөр аргачин ноён болон түүний шавнар бүгдээрээ ханиад чуугтнаа тусжээ. Домчин хөх вааран дотроо алчууруудыг нус цэр болгоод сууж байв. Шавнар нь шуугтнаанаас болж зарим нь ойрмоглон хичээл дээр унтахыг хараад ноён ийм хэлэв. Мэдхүү та нар их баялаг бүтээж байгаагаа гэхэд шавнар нь халуунтай бүлээнтэй байсан тул нус цэрнээс өөр ямар баялаг байдаг юм гэд хэгжүүрхэв гинэ. Аргачин ноён үгүй ээ, нусыг хүртэл зарж болдог юм шүү дээ гэхэд шавнар багш битгий худал хэлээ. Нус цэр бол хизээч зарагдахгүй, харин ч хохирол хоосрлын бэлэгдэл болно гэхэд аргачин ноён би та нарт тэгвэл Амбхай хаанд нусаа зарж харуулах уу гэхэд бүгд цочирдон гайхширч тгий таныг зарж чадах юм бол бид итгэл авъя, үзүүлээд аль гэжээ. Аргачин ноён тэгвэл бүгдээрээ бооцоо тавьцгаая. Би нусаа арилжиж чадах юм бол та нар надад нэг алтан зоос өг. Чадахгүй бол би та нарт нэг алтан зоос өгье гэж хонжоо тавьцгаажээ. Үгүй ээ, нус цэр худалдаж авдаг хүн гэж хаана байсан юм бэ? Багш биднийг зүгээр л сэргээж хошигнох гэж байна. Худал хэлж байна гэд шавнар нь үл итгэн зөрөгтэй бооцоо тавьж гинэ. Тэгээд бооцоогоо ширээн дээр нэг зоосоо тавиад яг одоо арилжиж харуул, даруй харуул гэжээ. Аргачин ноён нөгөө нус цэрээ хийж байсан хөх бараа тэрэн гараад Амбхай хаан дээр очиж гин. Төд удалгүй л арилжчихлаа хэмээн богцтой зоос бариад ороод иржээ. Шавнарч үл итгэн хаан нусаар юугаа хийдیں۔ Та биднээр наадчлаа гэхэд аргачин ноён за тэгвэл алив нахуу яв. Чи бусдынхаа гэрч бол миний нусыг үнэхээр Амбхай хаан худалдан авсан байна уу үгүй юу шалгаад ир гэж арай баг ханиадтай гүүхтэйгээ хөдлөхтэйгөө байсан нахуу шаваа шалгуулахаар явуулжээ. Нахуу хаан дээр очтол өнөөх нус цэр дүүрэн хөх варыг тэрчгсэн сууж байв. Нахуу хааны дэргэд нус цэр ярилтай биш гэд ихэд санаа зовон хаантаа би наадахыг чинь хаяад өгөх үү? Та наад саваараа юугаа хийнү гэд асуухад хаан үгүй энэ чухал юм байгаа юм гэжээ. Нахуу варыг нус цэрээс салгахыг үнэхээр их хүсэж байсан тул угааж цэвэрлээд өгөх үү гэхэд үгүй доторх нь хэрэгтэй гэв. Та над доторхоо юу байгааг мэднүү гэхэд мэднэ гэв. Та наадхаа арилжиж аввуу гэсэн чинь тэглээ гэжээ. Ийхүү аргачин ноён багшаа нус цэрээ зарж чадсныг мэдээд нахуу бусдаа хэлж үнэн болохыг нь баталжээ. За тэгээд тэр өдөртөө шөнөн тунгаах даалгаврыг аргачин ноён шавнартаа өгжээ. Яаж хаанд нусаа зарсан бэ? Цэрээ яаж зарсан бэ гэдэг даалгаврыг өгжээ. Маргааш өдөр нь арилжаандаа одтой аливаа бүхнийг арилжахыг сүүгээчилдэг түүний шилдэг шавнар нэгэн ч хариуг нь олсонгүй гин шүү. Аргачин ноён за балчрууд минь олвоо та нар сэрэгвөө гэхэд шавнар сэргэлээ. Аргачин ноён ханиад хамуун яаж байна гэхэд шавнар гайгүй өчигдөр таны хэлснийг бодож зугаатсаар өнөөдөр би хөнгөн байна. Яаж та нус цэрийг зарав? Бүр тэгээд богц дүүрэн зоос болгож яаж арилж өг багш минь гэд шавнар нь асуухад аргачин ноён ийм өгүүлв. За та нар нус цэрээ хүртэл зарж болно гэдэг л ухааныг тээ. Яаж гэдгийг та нар өөрийнхөө амьдралаар юу худалдах вэ гэдгээс хамаарат аргатай аргыг нь л олох юм бол нус цэрч зарагдана.
тэрийг л бүх амьдралаараа бод гэж шавнартаа сургажээ. Тэгтэл ийм сонин юмыг үзсэн нахуу шавь нь яаж зарсан нууцыг мэдхийн тулд багшаасаа 1 өдөр, 2 өдөр, 3 өдөр гэдэл маш олон өдөр шантралгүй асуужээ. Хичээл дуусаж амралт эхлэхийн урд өдөр нь аргачин ноён багш нахуу шавьтай хандан ийн өгүүлв. Чам шиг ийм уртаа асуусан амьтан алга чиний сэтгэлийг амрааж хэлэхгүй бол эндээс явахгүй хайтай сүнсчин шүглэх нь байна. Амбахай хаанд тахал гэж хэлээд зарчихсан юм а гэжээ. Ийхүү аргачин ноёны энэхүү сурлагаас нахуу шавь нь яг арилжигдах зүйлийг бодохын оронд юуг арилжиж болох вэ гэдэг ийм ухааныг сурж ухаанд хэлснээрээ амьдралынхаа хамгийн том сурлагыг авч хамаг Монгол улс даяар алдартай нахуу баян нэртэй худалдаачин болжээ.